Лацтай өрөө подкаст нь маань тавтай морил. Байгуулгын зан төлөвийн судлаач Жадамагийн сэлэнгээ захиралтай хамтдаа ярилцъя. За сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний өмнөх подкастуудаар дурддагсан амьдралын томилгоо гэж яригдсан олон хэсэг байснаас илүү тодорхойлон ярилцах гэж байна. За одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Тэмэндээ. За өмнөх подкастуудаар бид амьдралын томилгоо гэж таны яг олон ярьсан хэсгүүд байсан. Үүнийг илүү тодорхойлон асуухыг хүссэн байна. Яг нөгөө сүүлийн бидэд зорилго, зорилтууд гэдэг хөндөж ярьдаг болсон юм байл л дээ. Компаниуд байгууллагаар хийж байгаа нэг тавьсан зорилготой хүрчээр дараа нь нэг юуны Лондонд гүйцэтгэх удирдлагуудын сургалтын сууж байгаа нэг тийм сонссон. 70 гарцсан нэг компани захирал байсалтай Америк хүн. Тэгээд юуг уналт гэж хэлэх вэ гэхээр зорилго биелээд ирэхээр дараа нь тэр амжилтандаа хандах ч юм уу тэрийг бол амжилтанд хамгийн том хавх гэж нэрлэдэг гэдэг. Trapped by its success гэдэг компаниуд үед тийм учраас одоо зорилт тоон зүйл тавихаас гадна өөрийнхөө одоо бизнес хийж байгаа оршин буюу учир шалтгааныг яг тэд нар үсэ философи гэдэг яваад идэх юм байл л дээ. Тэгээ бид нар философиэр их өндрүүлж ойлгоод иж магадгүй оршиж байгаахан их тийм энгийн байгаа шалтгааныг л илэрхийлж байгаа тэр томилолт гэдэг үг нь л буулгаад идэх юм байл. Тэрийг англиар болохоор яг mission statement гэдэг. Яг mission statement гэдэг үгийн mission гэдэг үгийг 15-16 дугаар зууны зааг дээр латин хэлний mittere гэдэг үгнээс л дагаралтай гэж үздэг юм билээ. Тэндээс эхлээд ашиглаж ирсэн. За бизнес тэрглэж ирсэн нь болохоор нэлээд хожуу одоо 20 дугаар зуунаас л эргэлж ирсэн юм билээ. Тэгээ mittere mission statement гэдэг бид нар аль биесээр бол их олон газар нийтлэх гадар эрхэм зорилго гэдэг монголчлоод байгаа. Тэгэхээр би энэ дээр нэг жоохон дилемма үүсээд байгаа мó гэж яагаад төөрөгдөл буруу зүр ойлгоод тэгэхээр би яагаад жоохон зорилго гэдэг үгнээс татгалзаад байгаа вэ гэхээр зорилгын эхний шин чанар нь зорилгоороо их автоматик хүн өглөө бослоо за энэ өдрийн юм хийжлэх юм байна гэж үздэг ч юм уу те. За ариу хүн одоо ойртох шинжил баяр ёслол болж байна. Архиугаад угстай 100 г итруулч гэсэн бол толгоонод бид нар шаардах гэдэг те. Шаартаас ирдэг. Тэгээд тэр өдөр яах вэ гэхээр яаж доо бие зүгээр болох эсвэл яаж шараа тайлах вэ гэж боддог. Энэ маань бас нэг төрлийн зорилго шүү дээ тий. Тэгэхээр зорилго өөрөө хамгийн одоо автоматар тавигддаг зүйл. Тэр бид нар хамгийн энгийн их амархан босож ирдэг зүйлдээ хэд автаадахаар дандаа оршиж идэг тэр мишн буюу хүнд за мөн байгуулгын өөрийн генетикт нь байдаг тэргээ таньж мэдэхгүй ингээд зөвхөн зорилт юм уу тэр үгэнд ингээ боогдоо явуудахаар их алсын хугацааны юм уу өргөн одоо хүрээнд тэтгэлж өнцгүүдэд тэлж болохоор тэр цаад өгөгдлүүдээс татгалзаад байгаа юм шиг боломжуудаа хязгаарлаад байгаа юм шиг тэгж нэг жоохон өмнөөс нь бачуураад байгаа юм шиг тийм сэтгэл төрөөд идэгин. Тэг ингээд зорилт урт хугацааны дунд хугацааны богино хугацааны гэдэг байж ил дахиад дээрэс нь эрхэм зорилго гэдэг mission statement-ийг орчуулж гаар. За одоо бас дахиад нэг юу юм байна. Зорилгын ил бас нэг салбар гэдэг нэг гэж юм гараад ирлээ гэж бодоод идэг. Тэгээ би бас нэг янз бүрийн хэлнүүдээс энийг бас орчуулах гэж үзсэн. Жишээ нь одоо бидэртэй одоо төрөг хэлнүүд за одоо фин урал алтай одоо язгуурын хэлний бүлэгт ордог шүү дээ манай хэлчинтэй. Тэгэхээр энэ хэлээд байгаа сэтгэлгээ бас адилхан гэж ярьдаг. Финлянд хэл, фин хэл, эстони хэл, за унгар хэлийг бас авч үзсэн. Тэгэхээр тэнд зорилго гэдэг үгнээс мэдээж байна. Гэхдээ яг нэг компаниуд дээр ч юм уу бизнес дээр болохоор арайж өөр хэл орчуулдаг юм билээ. Тэндээс би нэг томилолт гэдэг үгний санааг авсан. Солонгос, Япон хэлэнд болохоор нэг ханзаасаа шалтгаалаад нэг олон янзын орчуулга гэдэг юм лээ. Би нэг мэддэг хүнээс нь хамт суугаад төлөвчгийн дээрээс ясан баг 10 хэдэн юм янзын одоо хувилбар байдаг юм лээ. За мөн тэрэн дотор бас томилгоо гэдэг нэг язгуур нас байна лээ. Тэгээ томилолт гэхээр бас why not гэж бодохгүй юу те. Яагаад байжлахгүй ч магадгүй хувь хүн болвол би энэ дэлхий дээр төрсэн оршин байгаа учир шалтгааныхаа мөн чанарыг олох миний одоо генетикийн систем, миний өвөг дээдс
ямар ажил мэргэжилтэд ямар одоо маягийн хүмүүс байсан би тэндээс юу гэрлээд авчихсан энэ орчин нөхцөл нь өөрчлөгдсөн ч гэсэн миний өвөгийн амьдарчсэн үеэс 21-р зууны одоо энэ ихний хагаст би одоо юу хийх ёстой юм гэдэг ингээ бодох нь магадгүй одоо тэрний өгөгдөл байхгүй юу. Тэгэхээр яавч нэг зорилго гэдгээр ингээ хэлээд байхад хэцүү юм байл л дээ. 94 чиглэх биш мэдээж 94 чиглэн тэрнээс гадна ингээ өглөө босоход надад байж байгаа юм аа бид нар нэг томилолт гэдэг байгаа юм. Яг нэг 15 16 дугаар зууны цаг дээр болохоор одоо нэг шин твийг нээх Америк твийг нээсэнтэй тийш одоо янз бүрийн олон зорилготойгоор экспедиц явуулж исэн одоо байгалийн маягийн алт мөнгө дүүнэт идэл олох зорилгоор тэгээ тэр зорилгоор хэрэгжилсэн юм билээ. Тэр анхны дээр латин язгуур митэр гэдэг нь гэсэн явуулах нэг одоо илгээх гэсэн тийм бол утгатай юм байна лээ. Тэнүүднээс нь бидэд бас хамт ажилтдаг хүмүүстэйгээ томилолт гэдэг ингээд тодорхойлж үзээд байгаа. Тэгэхээр янз бүрийн уран сайхны кино, адал явалтай кино, акшн муви тэр бас одоо энэ мишн гэдэг яриад байдаг те. Тэгэхээр бид нар эрхэм зорилго гэдэг ингээд кинонд орчуулах хэрэг хэцүү болоод идэг шүү дээ. Тэгэхээр голцоо даалгаварж орчуулад байгаа. Тэр даалгаваргаар бас их ариж өөр утгатай. Бас жоохон нөгөө талын явц утгыг илэрхийлээд идэг юм л. Мишний хэрэглээ одоо өргөн. Тэр хэрвээ одоо хой хүн өөрхөн мишнийг тодорхойлоод энэ дээр ажиллаад үсэх юм бол өглөө уулхан одоо зорилгоо бодож сэрэх гэж ингэж одоо ядаргаа болохгүй угаасаа байдаг юм чинь. Тэгэхээр тэр томилгооныхаа дагуу одоо надад байгаа өгөгдөл миний одоо эрчим хүч юунд зарцуулах хэвээр юунд зориулагдсан би нэг одоо юунд зарцуулж яаж одоо өргөөчтэй амьдрах хэвээр гэдэг юм бодохоор арай л юу юм л дээ. Жоо өөр нэг тийм ойлголтууд гарч ирээд юм лээ. Одоогийн яг дийлэн хүмүүсийн хувьд дээрээс нь бидний бас нэг манай үеийн энтерпренер гэдэг тийм төрлийн хүмүүс нэлээд их болцсон. Тэр хүмүүс биднэрт юу гэж зөвлөдөг вэ гэд нийтлэг шинж аваад үзэхээр хүн болго өөрийн гэсэн зорилготой байх хэвээр зорилгын төлөө тэмүүлэл гэдэг юмыг аюу хэлдэг. Гэсэн боловч яг тэр нь хэдийн хугацаа хүртэл ер нь яаж үргэлжлэх зорилго яг хүний амьдралыг ямар хэрэгтэй гэдгийг ингээд нарийн тайлбарлаж үрж чаддаггүй. Тэрнээс болоод одоо ингээ манай үеийн залуус зарим хүмүүс байдаг хгүй юу? Надад бас тохиолж исэн юм уу? Яг энэ зорилгон дараа би цаашаа юу хийх ёстой юм бэ гэд нэг гацчдаг тийм үе амар харагддаг. Түнэг түрүүн та хэллээ шүү дээ нэг хавх гэд. Зорилго билээд ирэхээр тэрэндээ ханаад ирэхээр тэр ингээ маш том хавх юм аа. Тэр хувийн дээр ч гэсэн илэрдэг маш том хавхас үүсдэг. Яг зөв. Юм байна. Яг үнэ. Яг хөө зорилго юу л да заавал нэг юу лимит өгөөд идэг юм билээ л дээ. Тэгэхээр тодорхой хэмжээний лимит нь баригдахаар л юу штэ. Тэр маань эргээд амархан унаад идэг юм билээ. Уналтанд орохдоо амархан одоо янз бүрийн зүйлд одоо эмоцт ч юм уу юмд автахад хурд юм билээ. Тэгэхээр амархан юмд автамхай, өртөмхий тийм байдалтай яваадахаар одоо юу гэдэг чи хэрвэн тухайн хүнд чи мяаштай чи онцгүй чадваргүй штэ гэхээр тэр амархан итгэн л дээ. Ломод залуучдад одоо төлөд үзэл санаа боожиж амжаагүй байгаа үед одоо нөгөө ийм янз бүрийн тийм таагүй хүнлэгийн нөлөөлөлд одоо их өртөмхий их юм уу да тийм. Хэрвээ томилолтоо тодорхойлчих юм бол арай жоохон юу юм одоо даацтай юм уу? Одоо салхилж адар бороо орж үргэлж ийсэн ч гэсэн тэгсэн үндэсээ мод ингээд байгаад идэх шиг тэр маань байгаад идэх гэсэн үг л дээ. Тэгэхээр томилолт ихээр бүр үндэсээс нь эхэлж өөрийгөө судлах хэрэгтэй болно. Яг үнэ тийм хоёлаа мод гэд тарнихгүй жишээ хүндээ ярьчлаа тий. Тэр хүн болгон одоо мод ч үндэсээс шиндэж ил авдаг бол хүн ижаав, эмэвөө, өвөө эмээгээс юу авсан сурсан байна. Ямар одоо сэтгэлгээ, ямар аналитикл юм эсвэл урлагийн авьяас талаат байна. Ингээ мэдээд үзэхэр тэр өөрхөн томилгоон дээр ажиллахаар аюу дэмтэл юм билээ л дээ. Тэгэхээр зөвхөн байгууллага дээр томилолт буюу одоо манайхаа эрхэм зорилгыг орчуулсан байгаа. Яг үнэ. Тийм зүйлээс илүү хувь хүн гэсэн өөрийн гэсэн томилолт гэдэг бас нэг тийм том юутай суурьтай байх хэрэгтэй. Тийм. Тийм. Зорилго зорж байгаа юм яг байгууллага дээр автоматар тоон үзүүлэлт гараад ирдэг л дээ. Борлуулалт юм байна. Зах зээлийн төдөө эзлэн ч юм уу. Яг тэр угаасаа тэгж гарах нь тодорхой. Тэгвэл яг оршиж байгаа үнцэн шалтгаан зах зээлийн би ямар нишийг ашиглаж бизнес хийх гээд байгаа вэ? Ямар хэрэгцээнээр тулгуурлаж би бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргах вэ гэхээр
яаж ч тэр зорилго биш илүү томилгоонд хамаарах асуудал та. Хувийн дээр болохоор дөрөвний хэлсэн одоо өгөгдөөс авсан мэдээлэл. За тэгээд мөн одоо магадгүй ээж авыг алгасаад аль нэг одоо элемцээ өгөөс ороод ирсэн хагас чадвар байвал өөрийн нэмэлт сурсан зүйлүүдийг тэрийг ингэж агсааж бичээд гээд одоо би өөрөө бас юунд дур сонирхолтой байна гэдэг ингэж үзэхээр нөгөө мишн дээр ажиллах илүү тийм одоо материалууд нь тэндээс л гарч ирнэ гэсэн үг. Одоо түүхийд нь тэнд л байна гэсэн үг л дээ. Тэр нэг эмоцод автахтаац их бага болно. Хүн л юм чи янз бүрийн эмоц татдаг шүү дээ. Хүний эс өгөнд уурлан, бухимд нь, гонд нь амархан л одоо тэр салхийг дагаад намирна. Ганхан хэрвээ өөрхөн тэр мишн гэдэг statement өөрхөн энэ юуны гадны хүмүүсийг харахад personal statement гэдэг сайтууд дээр байдаг юм билээ. Тэгээд хувийн миний одоо амьд явах хугацааны надад байгаа өгөгдөл авяас чадвар бол ийм байна гэдэг өөрийнхөө хувийн томилтонд ингэ тодорхойлцсон байдаг юм билээ. Гэхдээ яг энэ томил гэдэг энэ утга агуулга маань тэр хувь тавилан гэдэг зүйлээс тис өөр зүйл гэдгийг тодорхойлох хэрэгтэй баг тий. Тийм тэргээ хүн өөрөө бий болгон бүтээн. Зүгээр шууд өөрийгөө бүтээл залуусаа гэдэг юу те би жоохон санд нийлэхгүй байгаа. Хүн өөрийгөө ухаж үзээг бол танихгүй бол үнэлэхгүй, дүгнж мэдэхгүй. Тэгэхээр өөрийнхөө мөн чанарыг олохгүй би юу бүтээх гээд байгаа вэ гэхээр яалч хүн нийгэм тодорцсон байгаа эдгээр дөрүүдийг л дагаж дуурайж харж бүтээн гэсэн үг. Тэгэхээр яг 1 жил, 2 жил, 3 жил тэгж дагаж явж болно. Дараа нэг өглөөс ирэхэд ингэ стресстэй дийдэг. Эхлээ өгөгдлөөсөө би өөр нийгэмд сайн гэ бүтээгдсэн байгаа дөрүүдийг би дагаж дуурах гэ бүтээгээд яваадсан бол яах вэ гэхээр уг нь өөрийгөө дотгошоогоосаа ухаж таньж мэдээд үнэлээд дүгнээд тэгээд дараа нь бүтээнэ гэж явбал би өөрөөрөө тэгтээ илүү сайн одоо бүтэлтэй бүтээмжтэй байх магадлал нь ихсэх юм л да шанс нь. Надтай өмнө бас нэг таарч ирсэн нэг хүүхэд асууж ирсэн. Тэр хүүхэд болохоор юу гэсэн бэ гэсэн чинь ингээд би хүмүүс одоо ингээд би яг тэр хүнтэй яг адилхан хичээгээд тахад яагаад бит хоёрын үр дүн өөр байгаа юм бэ гэдэг асуултыг тавьчихсан. Хэрвээ танаас асуусан бол та юу гэж хариулах байсан бэ? Яг уу бид нар сурмал бодлоор сурмал үгээр ярьдаг юм байл л дээ. Их ойлгомжтой байгаа зүйлүүдийг бид нар ихсэн ялгамжаа нэг түрүүний подкаст хийсэн бодлоо ялгамжаа гэсэн илэрхийлж сурахгүй. Яг тэр шиг юм уу нийтлэг хэв шинжийг дагаж яваад тахаар зүгээр яг нэг төрлийн bias хүн автаад идэг юм л дээ. Өөрчилж буруу таамагладаг, төрүүлж ахлахаа буруу ташаардаг. Тэр нэг өөргөө л өгөгдлийг л өгнөх харуул зүгээр энэ дэлхийд хүн болгон тохирсон хангалттай яг өөртөө тохирохоор өгөн дөрүүд бий. Тэгээ юу шиг болох гээд яах гээд яваад байна гэх тэ зөвхөн одоо ийм хэмжээний ашиг орлоготой болно гэж явахаар сонир л та. Тэр дараа нь ашиг орлоготой болоод тэр компани 50 тэрбум төгрөгөөр юу хийх гэдэг тэр сонир шүү дээ. Тэгэхээр янз бүрийн хөрөнгө оруулагч тийм хүмүүстэй уулзаж яг зөвхөн зорилгоодоо танилцсан болоод тахаар ингээд одоо Япончууд гэсэн асуулт тавьдаг гэж би анзаарсан шүү дээ. Эсвэл одоо Америкчууд ч юм уу тий. Тэгэхээр таны яг одоо хүнтэй холбоотой юм уу эсвэл яг нэг одоо амьд байгаа customer ажилтнтайгаа холбоотой таны философи юу вэ гэхээр манайхан зорилгоо л яриад байдаг. Тэгээ мөн чанараа илэрхийлсэн томилгоо одоо гэсэн тодорхой хамжаагүй гэдэг юм их анзаарагдаад байгаа. Тэгээ цаад бол тэрэнд хариулт тавьчихдаггүй болохоор эргэлзээд үлдчихдэг. Таны хувьд яг тийм маш сайн мишнтэй гэсэн байгууллага юм уу? Нэг тийм хөв хүний тухай жишээ байвал хуваалцаач. Нөгөө би Бэлэг голон дээр явж ирсэн нөгөө намдор газар байдаг далайн төвшнөөс Нидерланд гэж нөгөө намдор ланд газар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэнд эсэгдэг people одоо Европын бусад газар эсэгдэг пивнүүд эсэх ондоо. Тэгээ нөгөө далайн төвшнөөс дор байдаг болохоор ус нь амархан бохирдоод их олон зууны турш төмс одоо гидсний хижиг өршнөр өгдөг байсан юм билээ л дээ. Тэгээд 13 4-р зууны үед яавал одоо их тийм цэвэр ус нэрж гаргаж авах уу гэж ажилласаар гад нэг эдэн лам нар сүм хийдэд ус нэрдэг сайн гаргаж авсан. Тэрэнд яванда пи болцсон юм аа гэд нэг ярьж инлээ. Тэг өнөөдөр ч ингээд очихоор биелэх тийм үү хамгийн одоо пивнүүдийг тэр одоо шашны загалмай шашны трапист гэдэг одоо ордныхан нэрдэг. Тэгээ тэдний одоо өөрсний тавьдаг мишн стейтмент юу гэхээр найз нөхдөйг одоо уулзуулах. За тэгээ хамгийн одоо юм цэвэр тунгалаг юм одоо нэрмэл усыг одоо зах зээлд хүмүүст гаргана. Тэгээд тэрийг хэрэглэх явцад хүмүүс одоо
найз нөхөд ойртож нэгтэрнаа гэдэг ингээд шинэ одоо тэр пив хийж байгаа одоо 50 60 70 80 одоо өгшин санвартнууд бол би хүмүүсийг л хооронд нь уулзуулах гэж байгаа. Хамгийн одоо цэвэрхэн усыг нэрнэ тэгээд пив ин гэж бодож нэрх нь шүү дээ. Одоо зүгээр хамгийн гоё архив үйлдвэрлэл юм уу? Эсвэл одоо зах зээлийн тэдэвийг эзэлнэ гэсэн ямар ч тийм том зүйл байдаггүй л дээ. Тэр бол арай одоо жижиг төвшний юмнууд зорилго зорилтуудад тусагддаг юмнууд. За мөн их одоо үйлдэл бүтээсэн Мартин Лютер Кинг гэж байдаг те. Одоо хүмүүст үйлчлэх нь одоо миний ультимат буюу одоо туйлын имэрэлц юм аа гэдэг. За манай Аз тийм юмдаг төлөв Махатма Ганди гэдэг одоо Индикийн одоо тусгаар тогтнолын юмдаг одоо эцэг төлөөлөл юм байгаа. Тэгээд өөрөө одоо бусдад одоо сервис буюу үйлчлэх явцтай, сервис үзүүлэх явцтай өөрийгөө таньж мэдээ. Тэр туйлын одоо юм руу би тэмүүлнэ гэдэг мишн стейтмент байдаг юм билээ. Одоо би яг үг-үгээр дурдаагүй ч магадгүй гэхдээ агуулга нь бол иймэрхүү байдаг юм бэл. Хөвчлэн өөрийн мөн чанарыг таньж мэдээд одоо бас гаргаж байгаа өөрөөсөө гаргаж байгаа бүтээгдэхүүн болгон дээр мөн чанараа таниулах. Тэр хүн өөрийн гэсэн мөн чанараа олж мэднэ гэдэг нь амар чухал юм байна. Тий. Яг бид нар ерөөхдөө тийм цусны бүлэгтэй одоо ийм аймгийн одоо манай эмээ уугуул хүмүүс гэдгээс гадна дахиад хүн болгоны өрмөц цонцлогуд байгаа. Тэргээл уг их дотгошоод ухаал чагнаад энэ дээр бас хөлмөрлөн гэсэн үг л дээ. Бас хөлмөрийн. Тэгжээж л одоо гадагшаага одоо таньж мэдэгдэн зах зээлийн хамгийн их сайн одоо тэлэх үг нь боломж нь өгөн дээр л дээ тий. Тэгээ бид нар магадгүй одоо сентиментал сонсогчж магадгүй одоо эмпатитэй гэдэг байгаа. Эмпатиа сайтай л харилцагч байгаа талаас бодоолох юм бол үг нь Монголд ч гэсэн дэлхийд дээр ч гэсэн бизнесийг бол хангалттай хорон зай байгаа. Боломж байдаг л гэж бодоод байгаа. Тэгэхээр тэрийг яахгүй би нэг юм эсвэл өөр нэг компани хүмүүсийг дуурайгаад тоон зүйл тавиад байж гад мөнгө нэг яваад гана. Өөрөө хэрэг нөгөө боломжуудаа хаагаад байгаа юм шиг л харагдаад байдаг шүү дээ. Тэгэхээр бидний ингээ бинийгаа дуурайдаг тэр шалтгаан зүгээр л өөрөөгөө таньж мэдэх тийм ерөөсөө мэдлэггүй л үр дүн юм байна шүү дээ. Тийм. Жон тийшээ л юу гэдэг нь хэдэн сар жоон цаг цавраад 2-3 сар тухаас суучвал дараа нь 20 30 40 жилийн хөдөлмөрч явахгүй хэмнэж өгөх байхгүй. Тэгээ өөрөө тэдэмжиг гэсэн тавирна л та гэсэн ахын бүтээмжтэй сэтгэл хангалуун амьдрна. Тэгэхээр тэр томилолтыг тодорхойлоход бол бидний хамгийн ихэнд хийх алхам гэж хэлвэл тань юу л хөө. Тийм түрүүнийсэн одоо надад байгаа одоо энэ өгөгдөл одоо би хаач байд юм уу те. Одоо магадгүй спортод дуртай юм бол одоо миний одоо эмээвөө аль талд энэ байна. Эсвэл магадгүй аналитик сэтгэлтэй хүн байвал тэр миний туршлагаас ер нь тийм дархан байсан хүн байх магадлал нэх байдаг юм билээ. Тэрвийн дархан ч одоогийн дарханаас өөр штэ тий. Дандаа шийдэл гарч мэддэг учраас аналитикл тал нэг хөгжсөн байдаг юм билээ. Тэр IT-ийн инженер ч юм уу хүмүүсийг хараад тахаар тэр талын аль нэг удамтай хүмүүс мэдээ 100% хүн болгон тийм гэсэн үг штэ. Гэхдээ нийтлэг нэг бас тийм нот харагдаад идэг юм бэл. Магадгүй одоо анчин гөрөөчин байсан хүмүүс одоо гэрхай байдаг ч юм уу те. Юмний дүрс хөдөлгөөнийг зээжлэгдэл дээр мундаг байдаг ч юм уу. Жоон тийм ялгаатай байдаг юм бэл. Хамгийн ихний алхам тэгэл юм нээж авдаг эмээгүүтэйг ярилцах. Тэгээ элен талд нэг гол нь ургийн бичиг гэдэг энэ бас том эндүрэл ургийн бичиг зүгээр одоо механикл тийм үзүүлэлт шүү дээ тий. Тэгээ тэрнээс гадна нөгөө чанарын үзүүлэлтүүдийг л сайн таньж мэддэг гэсэн үг л дээ. Ямар шиг хүмүүс байсан, яаж ядарч ирсэн. Тэр бид нар нөгөө хөвгт эзэх уналтыг ярьдаггүй алдаа оноог ярьдаггүй нэг тийм жоохон юутай юм байл л дээ. Тэр 20 юм билээ табу. Тэгэхээр табу тавиад байх тусам бол цаад миний өөр хөвгөд миний ачцээ тэр мэдээлэлс хол явна. Эргээд 50-50-нд төөрөгдөд байх магадaltaй. Айлхаар мэдээлэл аваад авсан тэр алдаагаа давтах байх магадлал нэмэгдээл гэдэг юм байл л дээ. Хамгийн ихний алхам бол энийг л гэж хэлмээр. Тэгэхээр яг өөрийгөө ямар мод гэдгийг мэдхийн тулд заавал үндэсээ яг хаана ургасан, ямар үндэс гэдгийг олж таньжиж өөрийгөө тань мэдэх юм биш үү? Тийм, яг зөв. Энэ өөрийгөө одоо өөрийн томилолтыг гаргахад одоо оройтсон гэж тийм хугацаа байхгүй бах тий. Тийм байхгүй хоо. Янз бүрийн хүмүүс ядгийн тэр 60 70 гарсан хүмүүс хүртэл бодоосууд одоо юу гэдэг амьд зэрэг байх хугацаанд тэр гаргаад хойч үед юм ойр орчны хүмүүстэй тэрийг таниулахаар л одоо тэр чи өөрөө их тийм буянтай л идэм байл л дээ бас л. Яг хэдийн хэмжээнд хийж эхэлнэ яг одоо хийж байгаа зүйлээр ирээдүйг өөрчлөх боломжтой юм байна.
Түрүүнийг нөгөө X Japan гэдэг Yoshiki-гийн хэлсэн төвтрүүлгнээс гарсан үг. Одоо хийж байгаа зүйлээрээ ирээдүг өөрчлөх боломжтой гэдэг. Тэгэхээр одоо л таньж мэдэх юм бол илүү мэдэх өөрийгөө одоо цаашд юу хийх яс илүү мэдэх боломжтой юм байна шүү дээ. Яг үнэ. Одоо ингээ манай охин дүү гэдэг одоо дөнгөж насны нэг юм өсвөр насны охин хөхт байгаа. Тэнгүүт ингээд яг би юу хийхээ гэж бүр ингээд байнгын хайгаастай. Тэгтээ ингээд дандаа тийм мухар хайлт байгаа юм байна л да. Тий, залуусд их байдаг л асуулт л да. Зөвхөн залуусч биш яг одоо бачир насны дээр явж байгаа бизнесүүд юм те. Монголын манай их компанид орох багтаа бид нар бизнес хийсэн 50 100 200 жилийн туршлага байхгүй. Эсвэл нэг 20 30 жилийн төвтэй байгаа. Тэг их компани 10 жил болж байгаа компани юу нэг байдаг юм лээ. Тэг компаниудын олон улсын гур дундч наслалтаа 18 жил гэдэг юм лээ. Тэгэхээр 15, 16, 17 жил болоод яг иймэрхүү асуулт байгалийн зүй төлөвлөрөх тавигддаг болтой юм шиг бол хувь хүний үед гэх юм бол одоо яг одоо 9-аар 11 дугаар анги за их сургуулийн 1 2 дахь үсээ оюутнууд ч юм уу. За гэр бүл болоод эхний 5 жил дотор явж байгаа залуучууд их тулгардаг асуудал л та. Улс орны хэмжээнд гэх юм бол одоо хожим зөвлөлт пост коммунист гэдэг те зөвлөлт бол улсын модерн улсууд дэмэрэл төндөөсөн улсууд байна. Хамтын тохирлын орнууд. За мөн одоо социалист гэжсэн орнууд энийх бас тавигдж яригддаг юм л те. Яг гоо бид нөхцөл байдлыг эзэнд нэгээд хэрэгэлдэг үнүүд юм билээ. Жишээлх юм бол нэг одоо ажилтан байгууллагт ороод ажил хийдэг. Өөртөө ч гэсэн байгууллагатаа өгөөжтэй хамгийн саархан л байгууллагын компанийнхаа одоо үндсэн тань мэдхүй за томилолт одоо энэ тэнд эрхэм зорилгоо бичсэн байгаа те хэрвээ одоо их зөв гаргасан байх юм бол тэр томилгоо тухайн байгууллагын тань мэдхүй өгүүлбэрүүдийг хараад өөр хамгийн сайн чаддаг тэр талуудаараа би дэмжин эргээд байгууллагаас ийм суралцсан би юм туршлагатай болно гэж явчих юм бол тэр нөхцөл байдлыг илэрхийлж байгаа хамгийн одоо нөхцөл байдлыг эзэгнэж байгаа хамгийн сайн арга нь л да. Тэгвэл ингээд дотроо өөрийн ботцсон байдаг. За өсрөл би жил 2 жил болоод гараал ажиллана. Хүний нөөцийн үндэ би ингээд худлаа хэлцэн. Захиралтай ингээд худлаа хэлцэн байгаа. За би сурхан масарчаал гарандаа айлахаар аяхун цаал явна гэхээр эргэн нөхцөл байдлын дарангуйлаад эхэлдэг юм билээ хоёр хүнийг. Тэгэхээр тэр байг компанийнхаа хамгийн эхлээд тэр философиг хараад өөрөөгөө тэрний нэг хэсэг гэж үзэх нь өөртөө ашигтай л да. Уг нь зөвхөн зүйлийг бас терапевтуудын өгдөг зөвлөгөө хэрэв нэг том агуу зүйлийн нэг хэсэг гэж үзэх юм бол стрессээс сэргийлэх гарах хамгийн сайн арга гэдэг. Тэгэхээр үнэт зүйл юм гэдэг тэрвээ одоо яг гол хувьцаа эзэмшиж байгаа хүмүүсийн их тийм яг үнэн бодлыг буулгацсан байх юм бол тэрний нэг хэсэг нэгээд тэрний нэг хэсэг болгоод өөрийгөө ажиллах юм бол тэр өөртөө ч гэсэн маш үр дүнтэй өгөөчтэй гэдэг юм бэл. Хүүхдүүдэд гэх юм бол нэг еврей хүний юм дээрс сурсан юм аа. Өдөр болгон хамгийн сайн мэддэг 5 зүйлийг бичээд идэв юм лээ. Давхцсан ч гэсэн хамаагүй. Тэгээд 7 хоногийн дараа 7:35 болно те. Тэгээд дахиж 7 хоног тэргээ хаагаад нэг төрлийн брейнсторминг гэж юм уу те. Дараа нь нөгөө дэвтрээ битгээр давхцсан зүйлүүдээ гаргаад танаад тэгээд нэг 10 болохоор нь за би ийм зүйлийг сайн чаддаг. Энийг сайн хийдэг, энэ дуртай юм байна. За энийг би одоо ямар салбарт гарч болохоор байна гэдэг ингээд харддаг юм билээ. За тэгээд байж байгаа дахиад 7 хоногийн дараа харахаар эмоц буюу нөгөө тухайн үеийн сэтгэлүүд дээр автаа бичсэн юмуд бас ингээд хасагдаад танагдаад идэг. Тэгэхээр тэндээсээ шүүж жаад за ийм өгөгдөлтэй юм байна. Би энэ чиглэлээр энэ салбарт ажиллах юм байна гэдэг яг зүгээр. Тэгэхээр би бас нэг зүрх анзаарсан гадныхны бас нэг хувийн томилолтоо бичсэн байсан юмнуудыг бас интернет юмнаас харсан л да. Тэгээд нэг зүйл бол бүх хүний юм байдаг юм лээ. Хүн рүү чиглэсэн юм зайлшгүй тусгадаг юм бэл. Тэгэхээр бид нар хүн биш ямар нэг техникээр зүгээр нэг бүтээгдэхүүн ундаа хүнсний юм хийгээд зараад байгаа юм шиг тэгж нэг mission statement бичих гээд байдаг. Тэр тэнд хүннээс гарч байгаа хүнээр дамжаад хүн рүү очно гэд биелгээс хэлсэн байдаг те. Тэр бол заавал нэг мишний нэг хэсэгт орох хэрэгтэй юм бэл. Тэр би өөрөө одоо мэдээж хүн юунд дуртай ямар онцлог шин чанартай ямар хүмүүсээр дамжиж ямар хүнд очих гээд гэдгийг харахаар зах зээлийн нийшин тэргээр дамжаад гэсэн гарч ирдэг гэдэг. Залуучууд байд магадгүй ирээдүйн мэрэгжлийн чиг баримжаа тэр тийш гарна л да. Зүгээр яг залуучтай гэх юм бол ээж аав юм уу найз нөхдийн санд болох зүйлсээр мэрэгчлээ сонгоод идэг.
Зүгээр яг хуу зарим талаар өрөөсгөл байдаг ч гэсэн бас нэг буруу ч бас биш юм билээ. Тэр ямар үднэс буруу биш гэж хэлж яах нэхээр магадгүй одоо дээшээ 2 3 4 5 үеэ мэддэг болвол ер нь ийм чиглэлийн ажил хийжсэн энэ чиглэлээр одоо манайхан гэсэн боддог гарын дүйтэй юм уу гэх юм бол одоо тэр чиглэлээр одоо сан сэтэл авч болно. Тэгвэл заавал одоо юу гэдгийг одоо айл болгонд нэг эмч байх хэвээр хуулийн хүн зэрэг цагдаа шүүх юм байхгүй болохгүй. 3 дахь өгөгдлийн 3 төрлийн мэргэжил гэдэг чинь тэгээ заавал нэг хүүхдээ ингээд хүчээр эмнэлгийн болгоцсон нөгөөх нь ингээд өглөө болго ажилдаа явахдаа нэг үзэн ядсан. Тэгээ хэдэн жил хийсний дараа ажилдаа хоцордог бол ингээд шатах гэдэг юм эхэлнэ. Эсвэл да заавал нэг нягтлан бодог ч юм уу эдийн засгч байх гэдэг ингээд яваад идэг. Тэр бол муухарл асуудал та. Тэр хамгийн гол нь өөрийгөө өөр талаас нь харж таньж мэдэх шаардлагатай болж эхэлж байна. Ерөнхий тань мэдхгүй хувийн юм уу одоо байгууллагын компани томилт гарахаар ер нь явах байгалийн тэр нөхцөлөө өгч ийн гэсэн үг. Зорилт бол тэр өгөгдөл дээр давхах зам харгуул гэсэн үг шүү дээ, тий. Өөртөө нэг хэсэг нь тий тодорхойлох нь шүү дээ. Бид энийг бас ялгамжаа гаргахгүй бас удаа яваад байна л да. За сүүлийн үед яг зөвхөн зарим барууны компаниудыг харж байхад ялангуяа сүүлийн 2 жил мэлч юм уу бас дэлхийн нийтээр болж байгаа энэ сорилтууд бас ойлголтуудыг бас өөрчлөлөх шиг байна л да. Purpose гэдэг зүйлээр бас товчхон том ялж болно. Заавал одоо олон төрлийн зорилго зорилж юм уу mission statement тэгээ vision буюу асаарад байгаа одоо байгаад халбгүй гэдэг бас тэгдэг болсон мөлий. Purpose гэхлээр чинь нөгөө утгатай зорилго шүү дээ тий. Тэгвэл тоон үзүүлэлтээс өөр байхгүй юу? Тэгэхээр тэнд бас оршиж байгаа үндсэн шалтгаан түрүүний ярьдаг mission statement томилолт гэдэг зүйл бас давхар тусгай яваадах шиг байлаа. Тэгэхээр магадгүй mission хэрэглэхэ болцсон юм байна гэж бас ингээд жоохон хүмүүс өрөөсгөл ойлгоод яриадах шиг үлээ. Тэр маш буруу, маш хямд төсөр өрөөсгөл ойлголт ч юм уу. Тэгээ энийг мэдэхгүй бол юм маань их л одоо аргуул явна л да. Тэг хуурай хөндөл явна гэсэн үг. За та бүхэн томилолтын тухай асуугаас бол үнээс яг дэлгэрэнгүй мэдээлэл явах гэсэн бол бидний доор сэтгэлээ үлдээгээрэй гэж хэлмээр байна. За үүгээр ингээд бидний ярьслаа өндөрлөж байна. Бидний ярилцлагыг хүлээн авч сонссон танд баярлалаа. Бидэнтэй холбоотой санал хүсэлт сэтгэгдлээ нээлттэй хуваалцаарай.